Мөрөөдөл сургуулийн шар автобус байгаа тийм. Би Америкт сурж байхдаа яг ийм урдаа хамарттай ийм шар автобуснууд Америкийн хүүхдүүдийг сургуульд нь зөөдөг байсан. Яагаад Монгол хүүхдүүд сургуульдаа ийм автобусаар явж болдгоо бол ийм автобустай болох юмсан гэж боддог байсан. Нэг өдөр болно доо гэж боддог байсан. Тэгээд би хотын дарга болоод хамгийн дөрөв сургуулийн хүүхдийн автобус гэж төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд энэ автобуснуудыг Улаанбаатар хотод авсан. Тэгэхээр мөрөөдөл биелж байгаа биз дээ. Налахын зам өмнө нэг урсгалтай дандаа төгжрөл бөглөрөл янз бүрийн юмнууд их гардаг байсан тийм. 20 жилийн өмнөөс би энэ замаар явах болгондоо энэ зам хэзээ шинжлэхдэх бол энэ замыг шинжлэхийн юмсан нэг өдөр шинжлэгдэндэ гэж боддог байсан. Тэгвэл би 19 онд хотын дарга болоод энэ замыг хамгийн түрүүн 6 сарын дотор тавьж дуусчихсан. Миний мөрөөдөл бол энэ замыг хизээ нэгэн цагт хин нэг нь өөрчлөх ёстой, хин нэг нь хийх ёстой, өөрчлөгдөөсөө энэ зам сайжраасаа гэж боддог байсан. Дугуйгаар ийшээ энэ хооронд явдаг болох юмсан гэж мөрөөддөг байсан. Энэ замыг тавихдаа би Улаанбаатар хотоос Налах хүртэл хоёр талд нь дугуйн замтаа тавьсан. Хүүхэд залуучууд Улаанбаатараас Налах хүртэл дугуйгаар явж байгаа, Налахаас Улаанбаатар хүртэл дугуйгаар иржээ гэж. 2 жилийн дотор тавих цэцтэй замыг би 6 сарын дотор тавьж дуусгандаа гэж зорилго тавьсан. Би энэ хугацаанд тэр зам дээр 40 хэсэг удаа очисон байдаг. Энэ 6 сарын хугацаанд. Та хэд хэрвээ санаж байгаа бол аав ээжийнхээ машинаар автобус унаагаар явдаг байсан бол ямар зам засчих хооронд ямар замаар явдаг вэ те? Мэдж байгаа те? Та бүхний мөрөөдөл биелэх бүрэн дүүрэн боломжтой учраас би мөрөөдлийн талаар яриагаа эхэлж байгаа. Яагаад гэвэл би орж ирж байхад энэ миний хүсчээсэн мөрөөжсэн автобус харагдсан учраас тэр замаар та бүхэн ирж явсан учраас гинт энэ бодол санаанд орж ирсэн. 2000 оныход Налах Улаанбаатар хоёр нийлэх юм гинэ гэдэг үг яриа тэр үед явдаг байсан. Тэгвэл одоо хоёулаа нийлцсэн тийм. Од кино театр гэж байсан. Тэр кино театрт би өдөржингөө автобусаар дамжиж явж анх удаа найзтайгаа кино үзчихсэн. Тэрний өмнө 89 онд Хонголдон гэж хамгийн анхны бие хамгаалах урлаг энэ одоо уушу каратегийн төрлийн ийм кино Улаанбаатар хотод биш хороондоо үздэг байсан. Хорооны улаан булан гэж жижигхэн энэ байшинд тийм. Энэ бол бидний бага нас. Ажил амьдралынхаа шийдлийг гаргах ийм торгон мөчтөр та бүхэн байна. Юмыг үзэж харах, бодож эргцүүлэх, өөрийн өнгийн ертөнц дундуур та нар өнөөдөр ажиллаж байгаа, амьдарч байгаа, тэмүүлж, урагшилж байгаа. Тийм учраас энэ цаг үед та бүхнийг мэрэгжлээ зөв сонгоосоо, ирээдүгөө зөв төлөвлөөсөө, ээж аавдаа бахархал нь болсон, эх орондоо нэр төр нь болсон, ирээдүйн дэлхийн Монгол болоосоо гэж та бүхнийгээ бид энд бас энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төсөл цаашаа өшөө өргөжөөд явна. Өнөөдөр Налах Багнуур Баханга, Маргааш 21 аймаг нөгөөдөр улс орон даяар нэг жишээг би та бүхэнд хэлье. Би саяхан Англи улсад албан ёсны айлчил хийсэн. Тэнд би Марламаа гэж охинтой танилцсан. Оксфордын их сургуульд Английн хатан хааны 100% тэтгэлгээр докторийн зэрэг хамгаалж байгаа охин. Англи улсын хэмжээнд 10хан хүүхэд шалгардаг залуучуудаас. Тэр улсын залуучуудын 10хан залуучуудын дунд нэг нь ороод нэр нь Монгол охин байгаад докторийн зэрэгээ хамгаалахын зэрэгцээ Английн технологийн компанид эрдэм шинжилгээний компанид зөвлөх хийгээд ажиллаа явж байгаа. 20 хэдтэй охин. Энэ охин ямар төсөлтөөр ажиллаж байгаа гэж бодож байна та бүхэн? Сансар судлал, сансрын технологи, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи 3-ыг ашиглаад дэлхийд хамгийн анхны уул уурхаан далангийн нуралтаас сэргийлэх ийм технологиг хийнэ гэж байгаа. Тэгэхээр ирээдүйн уул уурхаан энэ эрсдэл хөрсний гулгалтыг Монгол охин Монголоосоо удирдана гэж байгаа. Би дэлхийг Монголоосоо удирдана гэд энэ төслийг өөрөө хийгээд явж байгаа. Энэ бол үнэхээр бахархам төв. Хоёр дахь нь Кембриж их сургууль байна.
Кембрижийн их сургуульд манай Ганбаатар гэж залуу сурж байна. 30 гаруй насны. Гэр бүлтэйгээ Японд судлаачаар ажиллаж байгаад Кембрижийн их сургуульд урилгаар очсон. Эрдэмтэн судлаач. Зөвхөн энэ Монгол залуу зориулаад Кембрижийн их сургууль 3 сая фунт стерлингийн лабораторийг, шинжлэх ухааны лабораторийг байгуулж өгсөн байна. Зөвхөн энэ залуу зориулаад, Монгол залууд. Энэ залуу ямар төсөл дээр ажиллаж байна гэж бодож байна та хэд? Нарны зайн хураагуурын хадгалах хугацааг 25% байгаад одоо 500%, 5,000% болгож өсгөх ийм шинэ технологиг өөрөө санаачлаад туршилтаа өөрөө хийгээд туршилтаа их лаборатори тоног төхөөрөмж цалин хөлсийн Кембрижийн их сургуулийн эрдэм шинжилгээний төвөөс гаргаж өгөөд энэ Монгол залууг ажилуулж байна. Хоёр дахь нь эрентхэн аппаратыг шинээр бий болгох энэ төслийг өөрөө санаачлаад явж байгаа. Нис хонгоцны буудлаар шалгуулахад гарахтаа л миний аль одоо газар ямар эргэтэн ямар өвчлөлд орсон байгаа юм бэ гэдгийг шууд оншилдог энэ тоног төхөөрөмж скан аппаратыг бүтээхээр ажиллаж байна энэ залуу. Монгол залуу. Хатанбаатарын оюун ухааны академи бий те. Хатанбаатарын оюун ухааны академид өнөөдөр яагаад тэр гарan хүн амтай Хятадаас эсвэл Энтхэхээс, Америкээс, Европын залуучууд, манай залуучуудыг тэгж уран сэтгэмж, оюун ухаан, оюуны хүч бидаараа гарч чадахгүй хэмжээнд байна вэ гэдэг. Дэлхийн оюун ухааны спортын бүх байрыг манай Монгол залуучууд эзэлж байгаа тийм. Энэ цаг үе бол дэлхийн хэмжээнд сэтгэх ийм боломж, тийм чадвах та бүхэнд маань бий. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг. Хөдөлмөртөө нөхөрлсөн хүн бол хөгжилд хүрдэг. Хөгжил хөдөлмөр хоёр хүн холбоотой гэж би боддог. Та бүхэн маань хөдөлмөрлж амжилтанд хүрнэ гэдэг хамгийн чухал зүйлийг энэ уураг тархинд хадгалж зүрх сэтгэлээрээ зүтгэж цагцсан цагт хөдөлмөр амжилт үргэлж өмнө байна. Мөрөөдөл гэж юу вэ? Ирээдүгөө бий болгох итгэл үнэмшил чинь. Мөрөөдөлтөд хүрэхин тулд яах ёстой вэ? Зорилготой байна тий. Зорилгогүй мөрөөдөл юу вэ? Хоосон хүсэл тэмүүлэл. Тэгвэл зорилго өнөөдөр том байх ёстой, утга агуулгатай байх ёстой. Ирээдүйд үн цэнэ өгөх хүч байх ёстой. Өөрөөр хэлбэл чиний гэсэн ертөнцийг бүтээх ийм зорилго байх ёстой. Зорилгодоо хүрэхин тулд хүн илүү ихийг хүсэх ёстой. Тэгвэл хүснэ гэдэг маань өнөөдөр идээгүйгөө идэж, өмсөөгөө өмсөж, үзээгүйгөө үзэхийн төлөө амьдрэх хувь хүний тийм зорилго байж болохгүй. Энэ бол хамгийн харамсалтай зүйл. Харин бусдын сайн сайхны төлөө, бусдын ирээдүйн төлөө, нийгмийн төлөө, өөрийнхөө төлөө альва зүйлийг цогцоор нь цулаар нь харж зорилгоо тавьдаг байх. Тэгээ зорилго бол чиний мөрөөдөлд хүрэх зам. Зорилготой хүн амжилтанд хүрнэ. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд хүн яах ёстой? Тууштай байх ёстой. Хичээх ёстой. Зүтгэх ёстой. Өөрийнхөө нөөц болцоог дайчлах ёстой, тий? Хичээл зүтгэлгүйгээр, хөлс хүчгүйгээр, сорилт хүндрэлгүйгээр, бэрхшээлгүйгээр хүний амьдралд ирдэг амжилт, спорт, ажил хөдөлмөрийн талбарт байдаг ялалт гэж хизээч байдаггүй. Тэгэхээр та бүхэн маань бүгдээрээ тууштай, зорилготой, итгэл үнэмшилтэй байж чадах юм бол юугч бүтээх бүрэн боломж дүүрэн байгаа гэдэгт битгий хэрэгэлцээрэй. За ингээд би яриагаа үнцэндээ дуусгая. Яриад байвал маш олон түүх бий. Маш олон одоо саналууд та бүхнээс сонсох зүйлүүд эсвэл асуулт тодруулах зүйлүүд байвал дараа нь тийм боломж олдох байхаа гэж бодож байгаа. Тэгээд төсөлдөө бүгдээрээ идэх санаачлагтай оролцоороо илүү хариуцлагатай байгаараа илүү их өөрийнхөө мэдлэг чадварыг дайчлаарай гэж хүсье. Баярлалаа та бүхэнд.